Сайн бацхан загварын орхотнуудаа уйлрал солигдож хөлсөн хүлээсэн зуны уйлрал хэлж байна. Гэхдээ уйлрал солигдонгууд эмэгтэйчүүд бидний хамгийн их санаа зовдөг зүйлсийн нэг бол юм өмсөх вэ. Тэгэхээр би яг энэтэй холбоотойгоор өнөөдөр чухал сэдвийн талаар ярих гэж бэлэн болсон байна. Мэдээж кофе байхгүй бол яриа уйтгартай учраас би кофегаа бэлдсэн. Та ч гэсэндээ дуртай кофегаа бэлдээрэй. Стайлинг мөрөө сувгийг анх удаага үзэж байгаа хүмүүс байвал сайн байна уу? Намайг Туяами гэдэг. Би фэшн дизайнераар ажилладаг. Харин YouTube сувгаараа дамжуулаад загварын чиг хандлага, сүүлийн үеийн тренд, түншлэн стилийн төрлүүд болоод стилийн типүүдийг стайлинг хэрхэн хийх талаар ч юм уу зөвлөмж мэдээллүүдийг маш энгийн үгээр хинч сонсоо ойлгомжтой байдлаар тайлбарлахыг эрмэлздэг байгаа. За түрүүн хэлсэнчлэн би өнөөдөр маш чухал бас маш сонирхолтой сэдвийг бэлтгэсэн байгаа. Энэ нь юу гэхээр халууны уйлралын хувцсны онцлогийг та бүхэн бодоод үзтээ. Бид нар энэ зуны халуунд хувцс илүү симпл байх хэрэгтэй. Хувцс илүү хөнгөн, сэрүүхэн байх хэрэгтэй. За түүнчлэн хувцсны тоо тийм олон байх шаардлагагүй гэх тийм ээ. Тэгэхээр эдгээр бүх шаардлагыг хангасан хувцсыг basic items гэж нэрлэдэг. Бас wardrobe essentials гэж бас нэрлэдэг штэ. Бид нар загварын хорхотнууд маань бол гадаадын янз бүрийн YouTube сувгуудыг бас үздэг болов уу гэж бодож байна. Тэгэхээр essential wardrobe гэж ярьдаг. Энэ бол таны хувцсны шүгэнд зайлшгүй байх хэрэгтэй тэр items-уудыг хэлээд байгаа тийм ээ. Тэгэхээр би өнөөдөр энэ 2026 онд энэ зам таны хувцсны шүгэнд зайлшгүй байх ёстой 10 ширхэг items-ыг бэлдсэн байгаа. Би өмнөх видеон дээрээ энэ уйлралын хамгийн гол трендүүдийг загварын шоунаас анализ хийгээд та бүхэнд нэгтгэхэд хүргэсэн байгаа штэ. Тэгэхээр өнөөдрийн сэдвийн онцлог бол тэдгээр тренди айтемсууд дээр бүгдэн дээр нь тохирох загварууд болоод хооронд нь хэрхэн хослуулж энэ уйлрал стайлиш бас тренди харагдаж болох вэ гэдэг санааг та бүхэнд хүргэхээс шийдлээ. Нэмгэн даавн блоусууд бол зуны уйлралд зайлшгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ би энд зориуд даавн гэж хэлж байгааг та бүхэн анзаараарай. Шифонын ч юм уу силкон загваруудаас илүү даавн блоусууд хамгийн их өмсөгддөг. За тэгэхээр ханцуутай блоус хамцыг жинхэнэ силкон юпг эсвэл шифонын юпгтэй хослуулах юм бол нэлээд романтик бас феминин мүүдтэй болж явдаг. Тэгэхээр хорин найран дээр ч юм уу эсвэл төрсөн өдөрт явахдаа өмсөхөд тохиромжтой болцдог. Харин брюкон өмдөн дээр өмсчихөөр илүү формал буюу ажилдаа гарахдаа шууд өмсөд гарахад маш эвтэйхэн цэмцгэр цаашлаад илүү стайлиш шик байдлаар өмсөх дуртай хүмүүс бол джинс өмдөн дээр эсвэл бүр коктейл дресний дотор талаар нь хүртэл өмсөд стайлинг хийж болно. Тэгэхээр маш олон үйл явдалд, үйл ажиллагаанд за дээрээс нь маш олон төрлийн стилд тохирох боломжтой айтем байгаа. За харин өдөр тутамдаа зуны халуунд ханцуугүй блоус бол үнэхээр байх хэрэгтэй гэж бодож байна. Биеийн хэлбэртэй тохирсон хэлбэрийг сонгосноор биеийг илүү бас тэнцвэртэй харагддаг. Жишээ нь энэ блоусын дизайн маш олон янзаар гардаг учраас ийм хэлбэртэй блоусыг өргөн джинстэй хослуулахад тэнцвэртэй харагддаг баг жишээ нь тий. Эсвэл бэлхүүсийг баг зэрэг байсан тийм ээ. Бэлхүүсээр уяаг үлддэг. Загварыг шулуун стрейт өмдөн дээр өмсөхөд тэгш өнцгт болоод 9 цаг биеийн хэлбэрүүдэд маш оновчтой харагддаг болол скини тунахай бүсгүйчүүд маань бие гэрэлц нингэн блоус өмсөхөд ч гэсэндээ маш хөрхэн харагддаг штэ. Мөн овал хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд бол хөхний доогуур яг хүүхэлдэйн маягийн хуваалт хийсэн блоуснууд цээж хэсгийг тийм ээ ингэр болоод хөхний хэсгийг хэлбэрийг маш гоё тодтогч өгдөг болохоор нэлийн эмэгтэйлэг бас харагдчихдаг. За стилийн хувьд классик, шик, бохо, романтик гэх мэтчлэн олон төрлийн стилд хувирдаг тий. За стилийг ярьсных сүүлийн үед бас нэлээд тренди болоод байгаа стилийн чиг хандлага юу вэ гэхээр энэ хоорондоо маш өндөр ялгаатай стилүүдийг микс матч хийх энэ арга бол нэлээд тренди болж байна. Жишээлбэл романтик маягийн блоус цамц дээгүүр өмссөн байлаа гэхэд доогуура спортлог мини шорт эсвэл спортлог бермуда өмдгийг хүртэл өмсөх юм бол тэгэхээр зааварлаг бас юм орчин үеийн мэдрэмжтэй өөрмөц харагдаж байгаа гэдгийг та бүхэн бас анзаараарай. Зүгээр л дугуй захтай эсвэл бие захтай энгийн футболкнууд сүүлийн үед маш олон төрлийн өнгүүдээр гарч ирэх болсон. За энэ нь бол мэдээж нөгөө personal coloring system загварын салбарт өдөр тутмын хувцаслалтад орж ирсэнтэй бас холбоотой. Нөгөөтэйгөр уйлралын онцлогоос шалтгаалаад дулааны уйлралд эцэгсэн өнгө, байгалийн өнгө гэх мэтчлэн олон төрлийн өнгөнүүд дахин сэргийж гарч ирдэг учраас өнгөний сонголтууд илүү гэгээлэг бас илүү өргөн болж ирж байгаа тийм ээ. За гэхдээ бид нэр зүгээр нэг фотолкоос авчихгүй анхаарах зүйлс хэд хэд байгаа. Мэдээж материал дээр анхаарах нь зүйтэй. Зуны уйлралд амьсгалдаг материал байх хэрэгтэй. Нөгөөтэйгөр fit буюу таарамж, суулт нэх оновчтой байх хэрэгтэй. Хэрвээ бокси ийм оверсайзд том футболк
цээж хэтэрхий өргөн харагдаж болно. Эсвэл хэтэрхий навсгар юм сулбар мэдрэмж бас төрүүлдэг. Гадуур нь бас юм өмсөхөд нэг хоёрын хооронд нэг яг яах гээд байгаа нь мэддэхгүй цохойчаад байдаг. Харин миний хэлээд байгаа fit таарсан байх гэдэг нь яг таны өөрийн өмсдөг сайзанд тохирох хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүдийг анзаархаар хэтэрхий байруныг бас сонгоцсон байдаг. Тэгэхээр хэтэрхий байрун өөрийнхөө сайзнаас хэтэрхий жижигрүүлээд авчихаар биеийн бэлхүүс хэсэг, цээжний хэсгийг маш гоё байраад биеинд гоё суудтай амжиг харагддаг боловч мөрний залгааны ойдол бүр ингээд хол оргоо ойрцсон. Бараг л энэ хол одоо мөргийн голд шахуу ирчихсэн гэдээ харагдчихдаг. Тэгэхээр яг өөрийнхөө биеийн сайзанд мөрний өргөнд тохирсон, яг мөрний энэ өндөр одоо шугам байгаа шүү дээ. Яг энэ мөрөн дээр ханцууны залгаа ирсэн ийм футболкийг сонгож авах нь чухал байгаа. Харин футболкны уртын хувьд бол хэтэрхий өгцөгний шугам давсан тийм урт байх шаардлагагүй. Зөвхөн ташаан дээр ирээд дуулсан байх юм бол олон хувцастай одоо тохирох хувь нь өсдөг гэдэг юм уу. Энэ зүүн шинээр хувцас худалдаж авахар болж байгаа бол яг өөрийнхөө сайзанд тохирсон маш гоё фиттэй зогтөг нэг 2 өнгийн ч юм уу 2-оос дээш өнгийн футболкийг бэлтгэсэн тохиолдолд сүүлийн үед яаж өмсөд байна гэхээр ихэвчлэн гадуур нь мейк давхарлаж өмсөж байгаа. Өмнө нь бол футболк майк гэхээр тийм ээ мэдээж хамгийн дотоороо өмсдөг хувцснууд байсан бол одоо нэлийн гадагшаа гарч гадуур өмсдөг болоод байна. Тиймээс ангаар нь өмсөхөөс илүүтэйгээр богино ханцуутай нэмгэн поло цамцсан дээр ч юм уу эсвэл нэмгэн сорочгийн цамцны гадуурч танк топ өмсөд эсвэл футболкч өмсөж давхарлаж болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр заавалчгүй энэ дотоор нь энэ гадуур нь байх ёстой гэсэн дүрэн болол байхгүй. Та өөрөө харж агаад олон янзаар хослуулж туршиж үзээд тэгээд өөрийнхөө энэ нүүрний хэлбэрт ч юм өөрийнхөө биеийн хэлбэрт хамгийн оновчтой байгаа байдлаар нь давхарлаж өмсвөл цаг үеэ олсон юм хувцлалтын шийдэл загварын тип байж болохоор аль хэдийн футболко танк топоо давхарлаад өмсөд нэлээд тасчихсан хүмүүс өдөр тутамдаа өмсгөр хэтэрхий энгийн мэдрэмж төрүүлж магадгүй. Тэгвэл нөгөө миний өмнөх видеоноор ярьсан шиг энэ жилийн үйлрлийн тренд айтем жишээлбэл харам өмд ч юм уу өргөн өмд эсвэл баллон юбок тийм ээ илүү эзлэхүүнтэй илүү гоё эсгүүртэй байвал тухайн өдрийн хувцлалд хүчтэй бас сонирхолтой болж ирдэг. Гадуур явхаар амар халуун дотогшоогоо орохоор амар хүйтэн болцдог. Тэгэхээр та ч гэсэн магадгүй таны ажилдаг орчин, за амьдардаг орчин, дээрээс нь хамгийн их явдаг газруудтай нь эйркон их ажиллаад байдаг бол бидний хувцсны шугамд кардиган заавал байх хэрэгтэй. Гэхдээ мэдээж удирдлагын онцлогоо дагаад материал нь нэмгэн болж ирэх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн практик шаардлагаа дагаад хэрэгтэй гэдгээс гадна нэмгэн кардиган цанцнууд бол халууны уйлралд бас нэг их зовлгүй айтайхан стайлинг хийхэд их хэрэг болдог. Танк топ дээр, тишерт дээр, сарфан дээр тийм ээ блоусэн дээр ханцуугүй блоусэн дээр гадуур нь өнгөний хослолоор леер хийхээр өмсөхөр өдөр тутмын хувцалтыг хэтэрхий уйтгартай байхаас нь авардаг. Түүнчлэн миний хамгийн их сонсдог зүйл юу вэ гэхээр энэ нөгөө гарын бочны хэсгээс санаа зовоод плат өмсдөггүй одоо танк топ ч юм уу нэг их өмсдөггүй гэсэн хүмүүс байгаад байдаг. Хэрвээ та тийм төрлийн хүн бол гадуур нь өмсчихэд асуудлыг шийдэн тийм ээ. Бас үл ялэг гэрэлтдэг кардиганыг дангаар нь тийм ээ баг зэрэг сулвтар фиттэй тарамжтайгаар өмсөх юм бол их турхаа гойлог харагддаг болвол харин баг зэрэг жинтэй эсвэл твш өнцөгт биеийн хэлбэртэй ч юм уу бэлхүүс тэмцэх тод биш биеийн хэлбэртэй эмэгтэйчүүдийн хувьд бэлхүүсний хуваалтыг үүсгэсэн гоё эсгүүртэй цамцыг сонгож аваад товчлохдоо хамгийн зээд болоод доод товчлохгүй задгаа тавьж өгөх юм бол хэтэрхий бачинтсан эсвэл биеийн хэсгээ нуух гэж ядсан биш стайлиш бас юм тайлтай гойлог харагдаж болдог. Хамгийн гол нь кардиган цамц бол ашиглалтын маш өндөр үр дүнтэй хувцас гэдгийг нэмж хэлмээр байна. Өмсгөө байх үедээ гадуур явах үедээ ташаан дээр ч юм уу мөрөн дээр уяад явхад ерөөсөө стилийн гоё point болж чаддаг. За дараагийн айтем бол капри өмдийг нэрлэмээр байна. Олон хүмүүсийн капри өмдийг хараад энэ нөгөө нэг 90-ад оны сүүл 2000-ад оны ихэнх үеийн эгчнэр ээжнэр өмсдөг байсан. Тэр нөгөө үеийг иргэн санаж байгаа болов гэж бодож байна тий. Ингээд харангуут яг тэр хуучны мэдрэмжийн тод байж магадгүй. Яг энэ загвар тренд мөн үү биш үү гэвэл уул нь тренд мөн цөөн хэдэн брэндүүд дээр загварын шоун дээр капри өмдүүдийг санал болгосон. Гэхдээ сошиал медиа дээр, Instagram дээр, TikTok дээр, Pinterest дээр капри өмд маш их харагдаж байгаа. Инфлюенсеруудын нөлөөгөөр бас медиа контентын нөлөөгөөр капри өмд нэлээд тренди болж ирж байгаа. Капри өмдний онцлог бол бит одоо яг скины өмд шиг бит сууж өгдөг. Тэгээд өвдөг хүртэл тасарсан. Тиймээс гуйыг, хөлийн умартыг бас өгзөгний хэсгийг маш тод харуулдаг учраас шуудаан хэлэхэд капри өмд өмсөхөд амархан хувцас биш. Тэгэхээр бид нэг сэдвийг хөндөх хэрэгтэй. Ер нь загварын салбар гэдэг бол ийм сэтгэл зүй их ажиглагддаг. Тэр нь юу вэ гэхээр
бусад хүмүүсийн амархан дагаж чадахгүй тэр зүйлийг би хиймээр байна гэсэн хүсэл гэдэг юм уу. За өмнө нь бол нийгмийн ангийн давхарга байх үед лакшри, тансаг хэрэглээний одоо үнэт зүйлүүд, брэндүүд ч гэдэг юм уу, брендийн айтмууд энэ хүслийг нь дарж өгдөг байсан. Тэгэхээр бусдын авч чадахгүй зүйлийг би хэрэгжилж байна гэдгээр одоо флекс хийдэг байсан гэдэг юм уу. Харин өнөөдөр чөлөөт зах зээлтэй нийгэмд бол олон улсад мөнгө л байвал нэртэй брендийн айтмуудыг авах амархан болсон. Гэхдээ олон жил арчилсан эрүүл чирэг биеийн галбирыг тийм амархан хүмүүс дуугарч чадахгүй учраас яг биедээ тохирсон суулттай, фиттэй хувцас өмсөж байна гэдэг нь бол нөгөө талаараа бусдаас онцгойж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Тиймээс яг энэ биеийн галбирыг тодотгох ийм загварууд үе модонд орж ирдэг. Ингэж яагаад хүн болгон магадгүй өвдөх шод эрүүл чирэг биетэй биеийн галбиртай болоод ирсэн хүмүүс бас нэг бидний хүн болгон амархан дагаж чадахгүй тийм нэг тренд мод шинээр гарч ирэхэд гарцаагүй тийм ээ. За хэрвээ танд капри өмд таалагдж байгаа бол өөртөө байгаа ингийн футболкон дээр танк топн дээр ч өмсөж болно. Тэгэхээр яг гол харуулж байгаа зүйл нь миний эрүүл чирэг бие учраас тэр биеийнхаа гол сайхныг тодотгосон хувцас бол аль болох нам даруй байдлаар өмсөл таны гол сайхныг бас их гоё тодотгоно. Түүнээс гадна бас илүү загварлаг хүмүүсмөр байгаа хүмүүс тийм ээ. Өмнө нь нөгөө трендing видеонд ярьжсэн пеплиум срочкны талаар ярьжсэн шүү дээ. Тэгэхээр яг тийм бэлхүүс тодотгосон пеплиум срочкн дээр жилетүүд дээр хослуулах юм бол нийт дүрх маш нарийн гуайлаг тэгээд хурц шугамыг хадгалж чаддаг. За түүнчлэн капри өмдийг өмсөхдөө бодох зүйлүүд их байдгаа гэж хэлжсэн тийм. Хамгийн гол нь гутал ороод аль болох хөлийн урд хэсгийг ил гаргасан. За өөртөө байвал шилбэний сүлийн үзэр хүртэл нэг шугамд үргэлжилж хөл илүү урд харагддаг. Харин гутал хөлийн дээд хэсэгт олонтой ч юм уу түгжээтэй Мэри Жейн маягийн гутал өмсөж болохоор яг тэр хэсгээрээ хөл дасраад юу н шилб маш богинохон харагдах гэдэг. За та бүхэн бас миний оруулсан зургнуудыг харах юм бол капри пант өмссөн хүмүүс ерөөсөө аймс өмсөг байгааз. Тэгэхээр яагаад аймс өмсөхгүй байна гэдэг бол маш ойлгомжтой. Түүнчлэн гутлан дээр төрөөтэй ч юм уу эсвэл урд хэсгээрээ битүү гутлнууд юус харагдахгүй байна. Айл болох хөлийн дээд хэсгийг нээж өгсөн сандалууд ч юм уу флатууд өмсгөн илүү урт шулуун хөлтэй харагдах бол. Тэгэхээр бидэнд үргэлж бие сонголт гэж байдаг. За энэ юу вэ гэхээр Бермуда өмд байгаа. Хамгийн гой зүйл нь бол биеийн хэлбэрт одоо хязгаар тогтоогоод байдгүй. Ямар ч биеийн хэлбэрт тохиромжтой гэдгээр онцлог байна. Dress on Norton Kate гэх мэтчлэн брэндүүдийн 2026 оны хавар зууны цуглуулгын ачаар бол загварын ертөнцийн анхаарлын төвд орж чадсан. Тэгэхээр эрэгтэй загварын 7 хоногийн үеэр ч гэсэндээ гудамжны стрит стайлд хунаастай эсвэл хорон чимэглэлтэй зэрэг олон төрлийн бермуда шорт харагдсан нь энэ зуны гол трендүүдийн нэг болсон гэж харж байна. Өмнөх видеон дээр би бас ааш силвет буюу тэгш өнцөгт хэлбэр тренди байна гэд ярьжсэн тийм ээ. Тэгэхээр бермуда өмд ч гэсэндээ яг тэгш өнцөгт хэлбэрийг үүсгэдэг учраас минимал загварын жакет дээр лейзер дээр те эсвэл сул скуртэй кардиган цамцтай хослуулсан ч ажилдаа өмсгөд тохиромжтой энгийн хэрнээ дэгжин төр төрхийг бүрдүүлж чаддаг. Хэрвээ таны ажлын орчин хувцлалтаараа баг зэрэг өөрийгөө илэрхийлэх боломжтой тийм ажил болвол бермуда шортыг сонгодог блейзертэй хослуулж дээрээс нь ганц төөц цөнх байраад энгийн флат ч юм уу лоферс өмсөн байхад оффис тохиромжтой. За мэдээж офисын ажлын хувцлалт гэдгээр сонгодог аксессуаруудыг нэмэх нь илүү оновчтой байх болно. Түүнчлэн бермуда өмднийхээ өнгийг заавалчгүй нейтрал өнгөтэй байхаас илүү хар цагаан саарл өнгөтэй гэхээс илүүтэйгээр тод өнгөтэй байж болно тийм эсвэл пастел өнгөтэй байж болно. Харин маш цэнцгэр минимал байдлаар эсвэл яг нөгөө old money цэнцгэр luxury маягаар өмсөх дуртай хүмүүст бол хар цагаан хунаастай эсвэл айбор өнгөтэй хунаастай бермуда шорт нь классик төрхийн суурь болох учраас ямар ч хүч гаргалгүйгээр хичээхгүйгээр дэгжин харагдуулах мэдрэмжийг төрүүлдэг. Илүү шик, эдичрэл, загварлаг өмсөхийг хүсдэг хүмүүс бол дээгүүрээ урсгалтай материалтай блоус ч гэх юм уу эсвэл зууны нөмрөгч байдаг юм уу тийм ээ хөдөлгөөн нэмсэн юм материалтай хувцас өмснөөр драматик урамьсгалыг нэмж өгдөг. За мөн асимметрик шийдэлтэй топтой хослуулж өгөх юм бол тийм сонгосон аксессуараа дагаад playful мэдрэмжтэй эсвэл шик мэдрэмжтэй болж өөрчлөгддөг. Маш олон хувцсан дээр ямар ч байдлаар хослуулсан бермуда шорт бол орчин үеийн практик силуэтийг бий болгож чадна тийм. Манайхан яг загварын чиг хандлагыг дагаад юу янз бүрийн джинс өмдийг авчихсан байдаг тийм. Маш өргөн white-leg өмд эсвэл baggy jeans ч гэх юм уу хэсэг нэлээд тренди болж байсан. Эсвэл бүр skinny jeans, mom jeans гэх мэтчлэн jeans өмдний төрлүүд бол маш олон байдаг. Тэгэхээр тухайн улирлын тухайн жилийн трендийг харж агаад юм авчихсан jeans өмднүүд байгаад байдаг бол ерөөсө трендээс үл хамааран үргэлж
өдөр болгон ямар ч хувцсан дээр тохирох боломжтой джинс бол яхааргүй straight шулуун джинс өмдөг. Тэгэхээр яасан үед юу өмсөх вэ гэж бодсон үед бол шүүгээний хамгийн ууцтай байлдааны бэлэн байдалд байх ёстой хувцсны нэг бол шулуун джинс байна, тийм ээ. Ерхийд их мод тренд хүсэн мэт харагддаггүй учраас хамгийн суур хувцс гэж хэлж болдог. За тэгээд цагаан срочиг фотворктай хослуулахад за тэгэхээр яг ийм классик, quiet luxury, Northern core гэх мэтчлэн ийм сууртай стилүүд дээр гутал аксессуараараа юуг сонгохоос шалтгаалаад их стил бас шал уур амьсгалтай болж чаддаг. Жишээлбэл улаан өнгөтэй нуглааш өмсвөл чөлөөт өдөр тутмын хэв маягтай төрөх болж чаддаг бол харин арьсан loafer flat зэрэг өмсөх юм бол энгийн ажил хэрэгч формал төрөхийг бас бүрдүүлэх тийм ээ. Нөгөөтэйгүүр толгойн ачуур ч юм уу нарны шиг гэх мэтчлэн загварлаг ийм тренди айтемсуудыг нэмээд өгөхөөр илүү шик загварын мэдрэмжтэй тренди мүүдийг бас амархан бүрдүүлж чаддаг байна. Тэгэхээр энэ халууны уйлралд тийм ээ нэг их олон хувцас бас байх шаардлагагүй. Хамгийн гол нь суур айтемсууд үргэлж гарын доор байх юм бол аксессуараа ганц хоёроос салахын тулд л өдөр бүр өөр хувцас өмссөн юм шиг мүүдийг бүрдүүлэх боломжтой. Өнгөрсөн 2-3 жил бол энэ волюм юпг тийм ээ бөмбөр хормонууд нэлээд тренди болж байсан. Энэ уйлрал юпгны урт нь илүү урт болсноор онцлог байна. За түүнчлэн зөвхөн тренд гэхээсээ илүүтэйгээр яг өвдгөөр татсан ч юм уу эсвэл бүр урт макси юпгнууд бүхэл цаг үед классик байж чаддаг. За ийм өвдөг хүрсэн миди юпг нь бол залуу охтод ч маш гой зогтдог. Нөгөөтэйгүүр нас арай тогтсон эмэгтэйчүүдэд ч гэсэндээ тохиромжтой айтмын тоонд цүү ясараа ордог. Мөн ерөнхий уур амьсгалыг юу шийдэх вэ гэхээр дээгүүрээ танк топ өмсөх юм уу эсвэл футболк өмсөх юм уу срочк өмсөх юм уу гэдгээр өөрчлөгдөн. Түүнээс гадна аксессуараар ярих юм бол энгийн сарвчтай малгай өмсөх үү эсвэл арьсан бүсцүүгээд өсгийтэй готлог өмсөх үү эсвэл балерина өмсөх үү лоферс өмсөх үү гэдгээс шалтгаалаад насанд тохирсон стилийн онцлогуудыг бас гаргаж болдог. За урт юпгч гэсэн материал ерөнхий шугамаас хамаарат мэдрэмж нь өөр төрөл болж хувирдаг шүү дээ. Тэгэхээр гоёмсог торгон материалтай бас анх хэлбэрийн шугамтай бол нэлийн зөөлөн мэдрэмжтэй харагдана. Харин джинсэн урт юпг бол илүү чөлөөт мэдрэмжтэй. Тэгэхээр ямар материалтай, ямар сэлбэттэй юпг авах вэ гэдгийг бол өөрийн нөгөө сонирхолтой өөрийн хувцсны шүгэндээ илүү аль нь илүү олон хувцастай тохирох вэ гэдгээ бодож байгаа хувцсны шүгэндээ нэмүүлэх зүгээр. Уйлрал солигдвол зөвхөн гутлаа тэмээ түрүүтэй гутлаар солиход л үргэлжлүүлэн өмсөх боломжтой байдаг. Наснаас үл хамааран энэ уйлрал ганцхан ширхэг эмгтээлэг хувцас авмаар байна гэж бодож байгаа бол янз бүрийн илүүц чимэглэлгүй маш минимал өвдөг хүрсэн миди эсвэл маш урт макси юпгныг байхад хангалттай гэж бодоод байна. За өнөөдөр энэ гутлыг бол ерөөсөө шин суур айтем гэж нэрлэхэд хэлсдгээргүй болсон. Яг энэ уйлрал ерөөсөө гинэт л энэ гутал тренди болсон гэвэл бас үгүй. Айл 2-3 жилийн өмнөөс ингээд чимээгүй яваад лээсэн. Энэ уйлрал бол бүр дээд зэгтээ одоо вайрал боллоо гэх юм уу? Та бүхэн сошиал медиагаар бас зөндөө харсан байх. Мөн загварын шоу үзэхэд бас хит анзаарчихсан шүү дээ. Ерөөсөө ганцхан гутал хувцлалтыг илүү модерн, илүү орчин үеийн цаг үеийн мэдээсэн өнгө аястай болгож чадж байгааг энэ гутлын жишээ нэлээд тод харуулж байгаа болов уу гэж бодож байна. Мөн стилийн олон төрөлд тохиромжтой учраас зүүнний суур хувцсны тоонд заавал оруулахаар шийдсэн маа. Харуул одоо зүүн талд залуу охтууд ч юм уу тийм илүү залуу эмэгтэйчүүд энэ girly playful мэдрэмжтэй болгож өмсөхөд сэрүү татам өнгийг сонгож хослуулахад хөөртөн бас агуурлаг харагдаж байгаа бол баруун талын зургуудыг харуул намблаг юм цэмцгэр төр төрөхөд дуртай бүсгүйчүүд болохоор хар болон цагаан өнгүүдээр минимал шик зэрэг стилүүдийг бүрдүүлж орчин үеийн мэдрэмжтэй болгож чадчихна. Шулуун брюк өмд даавн одоо спорт өмд, бермуда өмд. Дээрээс нь шулуун джинсэн өмдч гэх юм уу ямар ч хувцсан дээр өмслөн лукийг их хөнгөн болгож харагдуулж байгаа. Энэ дээр бас өмдөн дээр өмсөхөр хитрхи навтгар болохоор өмд чирэгдэнэ гэж бодож байгаа хүмүүс олон байгаа. Би ч гэсэндээ яг адилхан. Би угаасаа жоохон урт өмднүүд өмсдөг учраас энгийн өсгийг флип флоп өмсөхөр өмднүүд аягүй чирэгдээд байгаа. Тэгэхээр өдөр тутамдаа юм жижигхэн өсгийтэй китэн нээлттэй юм гутлыг хамгийн хүмүүсч эсвэл бүр зориуд өндөр харагдах сонирхолтой хүмүүс байгаа бол өндөр өсгийтэйг нь сонгоход тохиромжтой. Илүү хүл дэвтэйхэн байдлаар гэвэл сүүлийн үед ийм платформтой загварууд ч хаасаагүй харагдах болоод байна. Би бас ажил дээр офис дотор ийм зөөлөн болтой флип флопыг өмсөж байгаа. Яг үнээр нөгөө өглөө айгуу гоё хувцлаад гарахаар ажил дээр очиод нэг крокс ч юм уу таавчиг өмсөхөөр өдрийн тэр нэг гоё аутфит бүхэлдээ нураад идэг учраас ажил дээр өмсөхөд айгуу тохиромжтой санагдсан. Дээрээс нь үнэхээр бас өөрийнхөө бодлыг та нартай хуваалцах юм бол Crocs-ыг бодвол
outfit-ийг хамаагүй цэнцгэр харагдуулдаг. Өдөржингөө ажил дээр өсгөд готл өмсөхийн оронд ажил дээр бас Crocs өмсдөг хүмүүс олон байдаг. Хэрвээ та тийм хүмүүсийн нэг бол ганц flip-flop-оор office стилтэй бас нэг өөрчлөлт хийхийг санал болгож байна. Хэрвээ энэ үйлрэлд заавал шинжлэх ёстой нэг item байгаа гэж үзэх юм бол тэр нь заавалчгүй цүнх байх ёстой. Raffia, мөн woven буюу одоо арьсан сүлжмэл цүнхнүүд эсвэл бүр утсан сүлжмэл гэх мэтчлэн зөөлөн нийчрал өнгийн тэр дундаа beige байгалийн өнгийн цүнхнүүд хамгийн их үн цэнийг харуулдаг. Тэдгээр нь мэдээж линен буюу одоо тааран хувцастай маш гоё хосолдог. Бас ийм урсгалтай платан дээр ч гэсэндээ хосолдог. Тэгээд зуны хувцалтанд хит хичээгээгүй мөртлөө дэгжин өнгө асыг нэмдэг. Тэгэхээр энэ зуны улиралд өдөр болгон хэрэглэх цүнхлийг хайж байгаа ч дээрэс нь оройны үдэшлэг ч юм уу эсвэл төрсөн өдөр ч юм уу эсвэл бүр аялал цугаалгад ч байдаг юм уу те ямарваа нэгэн арга хэмжээнд төр төрхөө илүү зуны мэдрэмжтэй хөнгөн хэрнээ цэнцгэр дэгжин харагдуулахыг хүсдэг бол загварын мэрэгжилтнүүд дахин ганц л цүнхийг санал болгодог. За энэ бол мэдээж Raffia цүнх. За 2026 оны зуны трендийг харахад сүлжмэл загварууд сүлжсэн бүтэцтэй эсвэл байгалийн материалыг ашигласан гар уршлын одоо үн цэнийг харуулсан загварууд хамгийн их давмгайлж байна. Зуны улиралд хувцас өөрөө цөөн давхрагтай байдаг учраас материалын бүтэц маш чухал тийм ээ, texture маш чухал байдаг. Тэгэхээр ямар ч энгийн цагаан тааран юбк плат байсан, шорт ч байсан, джинс ч байсан тийм ээ, блуз ч байсан энгийн хослол дээр л юм Raffia маягийн цүнхийг нэмэхэд ерөөсөө их дэгжин харагдуулдаг. Яг ямар цүнх сонгох юм бэ гэд бодож байгаа бол яг өөрийнхөө нэг өдөр тутмын практик хэрэглээгээ бас тооцоолол их зүгээр тийм ээ. Хэрвээ яг өдөр тутамд ажилдаа явахдаа өөрх цүнх хайж байгаа бол мэдээж мөрөндөө өөрдөг дундаж хэмжээтэй загварыг сонгоно. Харин илүү дэгжин харагдах, илүү одоо олон ивентүүдээр явхаар бол арьсан оруулахтай эсвэл металл түгжээтэй бүтэцтэй буюу хэлбэрээ байрдаг загварыг сонгох тохиромжтой. Ер нь зуны улиралд их аялах бодолтой байгаа бол том багтаамжтай тэгээд зөөлхөн хэлбэртэй цүнх илүү их практик талаасаа хэрэг болдог. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн item юу вэ гэхээр энэ бол item гэхээсээ илүү хувцлалтыг илүү сонирхолтой болгодог, илүү онцгой болгож чаддаг зүйл бол яхаа аргагүй өнгө. Тэгэхээр энэ улиралд стилдээ ямар өнгийг нэмэх юм бол тренди харагдаж болох вэ гэдгийг хідэн өнгөн дээр жишээ тавиад ярилцъя гэж бодсон. Өмнөх видеог үзсэн хүмүүс сайн мэдж байгаах. Энэ улиралд маш тод өнгөнүүд тренди болж явж байгаа. Гэхдээ ийм олон төрлийн энэ тод өнгөнүүдийг өдөр тутмын хувцастандаа би ч гэсэндээ бүхэл одоо төрхөө цэнхэр өнгөтэй эсвэл бүхэл төрхөө часвалан өнгөтэй өмсөх зориг бол надад арай дутна. Тэгэхлээр өнгийг зөвхөн point байдлаар ашиглахыг би илүү үздэг ба. Тэгэхээр надтай ижилхэн сонирхолтой хүмүүс бол энэ бичлэгээ дуустал үзээрэй. Цэнхэр болоод ногооны дунд оших aqua номин ногоон өнгөний нийлбэр гэдэг юм уу? Instagram дээрээс Pinterest дээр за түнчлэн Prada-гийн загварын шоунд дээрээс ч юм уу Mint эсвэл оюу цэнхэр номин ногоон өнгийг та хүмүүс олон харсан тийм ээ. Яахын аргагүй энэ улиралд тод хансан өнгөнүүд маш чөлөөтэй гарч ирж байгаа. Тэр ийм өнгийг мэдээж ямар өнгөтэй хослуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр өдөр тутмын хувцлалттай цагаан эсвэл элсний баг зэрэг beige буурсан эсвэл ivory өнгөтэй ч гэсэн хослуулахад хөнгөн цэвэрхэн төрхийг бүрдүүлж бас өөрийнхөө дүүрх арьсны өнгө зэрэгээс шалтгаалаад цагаантай энэ гааны өнгийг хослуулах уу эсвэл илүү жинтэй хар өнгө рүү явуулах уу гэдгээ бас шийдэж олно тийм ээ. Aqua Blue харахаар яг нөгөө юу санаанд ордог. Mint chocolate. Яг энэ нөгөө зайргны өнгө шиг номин ногоон өнгө бас боор өнгөтэй бие бинийгээ дэмжиж маш гоё fresh мэдрэмжийг төрүүлдэг. Ийм одоо хаяада гарч ирдэг ийм тод өнгөний трендийг дагахтаа жижиг хэрэгсэл буюу аксессуар байдлаар шул бас их зүгээр оймсон дээр байж болж байна. Эсвэл гутлан дээр за ийм торон сүлжвэл нэхэстэй малгаан дээр ч гэсэн гоё харагдаж байгаа. За түүнээс гадна бүр гар хөлийн хумсан дээр ч гэсэн туршиж болно тийм ээ. За дараагийн өнгө бол энэ улиралд бас нэлээд одоо анхаарлын төвд орж байгаа өнгө бол butter yellow буюу цэцгийн шар өнгө. Өнгөрсөн жилээс л бол маш хүчтэй байсан. 2026 онд ч гэсэндээ хിവэр байна. Одоо нүд гэлбсэн шар өнгө биш учраас өмсгөхөд их амар. За тэгээд цагаан өнгнөөс илүү дулаахан, мөн шаргал өнгнөөс илүү шинэлэг мэдрэмжтэй харагдаж байгаа. Ялангуяа зуны плат, нэмгэн сүлжмэл цамц, кардиган. За цаашлаад Bermuda өнгөн дээр ч гэсэндээ маш гоё харагддаг. Тэгээд дээр яасан Mint өнгөтэй ч гэсэндээ эм цэцгийн шар өнгө бас их гоё хосолдог. Тэгэхээр мөн түүнчлэн эмгтээлэг романтик болоод им casual стилд дуртай хүмүүс ч гэсэндээ хувцсны шүгэнд нь butter yellow өнгө, шар өнгө бол орж ирвэл стилийг нь илүү тодтогч өгөх болно. Тэгэхээр энэ жилийн гол санаа бол ерөөсөө өнгөнөөс айх биш, өөрт тохирох хэмжээгээр өнгийг хувцлалтаа оруулах юмаа гэж харж байна.
Дээрээс нь би загварын хорхоотнуудаа өөрийнхөө хамгийн дууртай хувцлалттай байнга point олгож оруулдаг өнгөө заавал хэлж өгмөөрэй. Энэ бол улаан өнгө. Тэгэхээр улаан өнгөний жижигхэн аксессуар хувцсыг ерөөсөө маш гоё чимж өгдөг. Жишээлбэл бүхэлдээ хав хар өнгийн хувцс нөмсөн байлаа гэж бодоход улаан өнгийн бүсч гэх юм. Эсвэл бүхэлдээ хар хувцтай хэрнээ улаан өнгийн ганцхан цүнх. Эсвэл ганцхан ширхэг улаан өнгийн гутач байснараа хувцсыг маш мэдрэмжтэй олгож өгдөг. Гэтэ заавалчгүй улаан өнгө гэлтгүй түрүүн хэлсэн тийм ээ тэр минт өнгө бол энэ улаалын хамгийн гоё өнгө гэж бас би бодож байна. Тэгэхээр та бүхэн хэрэг ажилласан бол миний видеон дээр гарч байгаа жижиг текстүүд бүгдээрээ минт өнгөтэй болчихсон байгааз. Тэгэхээр энэ халууны уйлралд тэр гоё тод өнгөнүүдийг point байдлаар өдөр тутмын хувцлалтанда туршиж үзээрэй гэж бас хэлмээр. Өнөөдрөөс эхлээд зуны халуунд гоё хувцлахаас төвөгшөөж уйдгартай нэгэн хэвийн сонголт хийхгүйгээр миний хуваалцсан стилийн типүүдийг ашиглаад загварлаг орчин үеийн уур амьсгалыг бүрдүүлээрэй.